Насан туршаагүй хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдол эрс нэмэгджээ. Тээврийн прокурорын газраас сүүлийн 3 жилийн байдлаар насан туршаагүй хүүхдээс үлдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих 21 хэргийг шүүхээр шийдвэрлүүлээд байна. Гэмт хэргийн улмаас 6 хүний амнаас хохирч 8 хүнд хүнд, 10 хүнд хүндэвтэр, 1 хүнд хөнгөн хохирол учирсан байна. За зам тээврийн осолд орсон хүүхдийн насны байдлаар навч үзэх юм бол 15-аас 17 насны эрэгтэй хүүхдүүд байсан бөгөөд эдгээр хүүхдүүдээс нэг хүүхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан байна. За шүүхээр яр шийтгэл оногдуулсан байдлыг авч үзвэл 5 хүүхдэд хорих ял оногдуулж, 2 хүүхдэд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 11 хүүхдэд ял оногдуулахгүйгээр тэнсэж, 3 хүүхдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна. Осол гарах болсон шалтгаан нөхцөлийн тухайд авч үзэх юм бол эцэг эхчүүд автомашиныхаа түлхүүрийг ил задгай орхидог, хүүхдүүдтэй тавих хараа хяналт хангалтгүй, хүүхдүүд мөн энэ талын мэдлэг дутмаг зэргээс болсон гэж бол үзье. Иймээс Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмд 18 наснд хүрсэн сургалтанд суусан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн автомашин болон мотоцикл тээврийн хэрэгс жолоодох эрхтэй гэдгийг хүүхдүүдтэй хэлж ойлгуулж, автомашин жолоодох юм бол бусдад болон өөртөө ямар хор хохирол учруулж болохыг бол ойлгуулж, хүүхдтэй тавих хараа хяналтаа сайжруулахыг эцэг эхчүүдэд уриалж байна. Насанд хүрээгүй хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж өөрсдийн болон бусдын амнаас эрүүл мэндэд хохирол учруулж шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээж байгаа явдал жил бүр нэмэгдэж байна. Хүүхдээс үйлдэж буй зам тээврийн осол нэмэгдэж байхын зэрэгцээ зөрчлийн тухай хуулийн 14-ийн 7-р зүйлийн 1-р хэсэгт заасан жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд хүүхдүүд ч мөн хамгийн их холбогджээ. Тодорхойлбол насанд хүрээгүй хүүхэд жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 2023 онд 736, 2024 онд 917, 2025 онд 2007 бүртгэгдсэн байна. 2006 оны эхний 3 сарын байдлаар жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогдсон 446 хүүхдэд шийтгэл оногдуулжээ. Дээрх зөрчлийн 68.4% нь орон нутагт үлдэгдэж байгаа учраас иргэд хүүхдтэй тавих хараа хяналтаа сайжруулж насан туршаагүй хүүхдтэй тээврийн хэрэгсэл жолоодох нөхцөл боломж олгохгүй байх үүсэх эрсдэл үр дагаврыг тайлбарлаж өгөхийг прокурорын байгууллагаас сэрэмжлүүлж байна.